Сайн байна уу? За өнөөдөр маш чухал өдөр. Чиний хоолой болчих. Өнөөдөр маш чухал өдөр. Дээрийн өнөөдөр юу жийлээ? Супер болчих. Жилийн Тайлбар хийсэн жил болсон. одоо мэдчихэе юм уу? Тэгээ хормын. Болж байгаа учраас өнөөдөр бишэлээ өвөмиг энд байгаа. Тэгээд хоёулахнаараа болгоны гэж ер нь хамтдаа байцдаад ажил байгаа ч гэсэн хоёул гарыг яриад баярыг паналдаад тэгээд одоо гарч ирээд энэ төврөө орж ирсэн байна. Тэгээд одоо нэг жоох юм идчихээ. Дуугаар төвөр юм лөө. Одоо ярьж юм уу? Өнөөдөр тэгэл манай дог үзэндээ жижигхэн мэн чи жижигхэн нам би томын авъя. жижигхэн томын авна тэг чи томын ямар наач бүтгэх юм бэ? Мишелийн зүгээр гангараа. Чи асуусан юм өөрөөс нь? Асуусан. Нэр ингэсэн юу? Би ч мөн усаар ярьж байгаа чи хараагүй шүү дээ. Асуугаагүй дараа нь зүгээр ээж нь зээлсэн шүү гэсэн чинь за. Миний юу зээлсэн байна гэх нэгсэн. Тийм үү? Оо хараа тэр хоёр дугуй ирж байна. Тэр хоёрыг авъя. Тэр одоо энэ дугуй зээлж байна. Энэ болохоор аппликацээр аппликацийн нан чин тийм юу байгаа. Нан чин тийм зураас аваад. Энэ зураас. Шалгуур тартаар болсон юм. Энэ тэгээд энэ дугуйг нь болохоор ийм утасны аппликац үүдээ Рекова гэдэг нэртэй. Тэгээд карта уншуулаад тэгээд цаг болгоны мөнгө төлдөг. Тэгээд мультиспорт карттай бол өдөрт 2 удаа үнэгүй байдаг. Тэгээд энд нь ерөөсө QR кодыг уншуулаад тэгээд зургийг аваад тий QR кодыг уншуулаад тэгэхээр шууд юуных нь энэ хажууд нь сойж байдیں۔ Тэгээд тэр сойжийн дугаар нь код ирнэ. Тэгээд тэрийгээрээ онгоолгоод тэгээд дараа нь дуртай газараа тавиал дуртай газар ч гэлтэй бас болно шүү дээ. Тий түүч болтын тий. Тэгээд бас ингээд төвд бол хаан тавьж болтын. Зөв парагийн зах хэсгээр болохоор яг тавьж болдог гэсэн паркинг хийж болдог газрууд гэдэг бас аппликац нь юу яатай гарч ирдээ. Дугуй чадах нүггүй юу? Чи хийсэн авсан юм бэ? Би дугуй авцсан. За өндөр мөндрөө тааруулчих. Хүссэн газараар л явж болно шүү дээ. Болно. Хоёлаа гоё энэ нэг голлын эргээр явах уу? За тавчтай хамгийн гол нь унахад эвгүй байх юм болоо. Чи юу болоод байлаа? Дугуйн чаддаг гэж даа чинь гэхдээ амар хувилтай газараар яваад байгаа юм ш тэгээд. Дугуйх юм марцсан шиг байна. Хэр удаа унаагүй вэ? Мишелийн өмнө те? Тийш тэ одоо 6-7 жил унааг юм уу? Би ч унаад идэм аа мэрсэр би дугуйг зээлээд унаад идэ. За явдаа чи минь. Хүүхд мөгд явсны дараа яваараа да. Тий. За. Энийг яаж болсон юм бэ? Нахан хүн байсан. Үгүй өндөр залуус. Сая хоёр хүн яг дугуйгаа 50 гут битээр шүд ирээд авцъя. За, явал та. Яач вэ? Минийдтэй бич чи. Тэн тэгээд миний дугуй байна. Би цүнхээ тавиад. За, дугуй чадах нүггүй юу харъя. Унчтгаа. Тийштэй наа чи угаасаа дээрийн дугуйнууд юм чи. Би сул ирэхгүй шүү дээ. Сул ирэхгүй шүү дээ. Тийшээ чи хойшоо чин таарамлалт юм чи сул ирэх гэдэг. Энэ дугуй чадахгүй байна. Майк. Зүгээр ураач чи. Чим дугуй унж үзээгүй юм уу? Ийм дугуй. Хойшоо болохоор таарамлалтыг. Наа чи амар доор байж тээ судалж. Минийдтэй.
За би бол дуугаа ийм нэртэй Recovax нэртэй ийм аппликейшн ба үзнэ. Тэгэл энэ QR код уншуулаад болоо. За битээ дугуй үнцээ явж ин баяраа дугуй унахаа мартцсан юм шиг байна гэдэг шүү. Тоосон ч ямар. Ой, чой бүт. Харагдсан. Яаж нэ? Хүмүүсд ихтерээс анхаарахгүй юм те. Мөр замын уртур харж байна. Тэрэ. Самсрч. За яа. Ингээ гоё. Сон. Чи. Бэрэнэ. Чи яах гэж байгаа гинэ? Хашаана дүүргээ. Сэхгүй. Хацад юм болоо. Тэр ингээ голоо дагаад гит дугуйгаа өнөө тэрээд ирсэн. Тэр одоо зөндөө цаг сонгос явж. Тэр хойно тэрийг ордоо харагдчихна. Тэр дугуйгаа сая өгчлөө яг ингээд буцаад ингээд тавьчлаа. Нийтдээ цаг хэдэн байна? Цаг гарan дугуй унсан байна. Гарагийн төвөөр явсан ч ер нь жоох асуудалтай байд юм байна. Амар дэржигнээд. Би л дуугаар хийж байна. Арай амар шон мөрөгчих гээд байна гэдэг. Шон мөрөгчих гээд ингээ яваад байсан те. Нийтдээ. Чи дугуй чаддаг байсан чи яах юм бэ? Марцсан байна. Тэн дугуй жоох шат. Дээрүүлж өгч гэдсэг юм өгч өгч. Ингээд машин замаар ингээ явъя гэдсэн чи баяраа тэгж бити яваа тэгж явахгүй гэ. Тэгээд явган хүний замаар явахаар хүмүүсүүдийн дунд шүлжиж явж чадахгүй гэ. Тэгээд оо ингэж тэр яваад Яваад тийм тэр хойд дандаа тэгж яваагүй шүү дээ. Аа? Это лаймер цуутай байсан. За, хөл марж идэх үү? Тий. За марж. Марж идэх. Хилэн татнаа. Яна, Мишель. Би марж идэх хэвээр байсан ингээд дараа нь гомдлоо. Тэр туштай кофенийхаа гадраас та марж авчаад явчихсан чи гож юм. Амар специал штэ. Барик амар тарилэг. Оноштэна. Тэрэнд гэрийн үнэтэй өснөдөг. Үнэтэй чинь. За одоо яах гэж байна? Тэр кино үзэх гэж байна. Бас жоохон кино үзээ ингээ. Тэрхээ. Яа. Надад зугаар жигж байна тий. Бас тэр нь жоохон гол иргэдэр суугаад тий. Маавчин гайдээ. Шилэг байхгүй гэсэн юм шиг өстэй. Зугаалж байна. Одоо угаасаа охиныг авчихсан зү кланагт. Энэ кланагт Мишель нэрнэ. Одоо тэгээ битэрийн үзэж байгаа кино болохоор хин төгөлсөн байлаа. Дикаприо, Брэд Питт хоёр төгөлсөн кино үзэж байлаа. Тий. Тэрний ямар нэртэй байлаа? Нээсэн. Киног үзэх гэж байна. Холливуудад нэг удаа. Тэр удаа юм шүү. Тэрчээсээ Тарантиногийн кино. Сүсрэл яхад. Ямар садистик. Киног. Дэд яарэ харинда. Тий. Хаалмад нарахгүй гэдэг тэр юм. Шууд явна. Надад тийм үгдингээ. Кинод нах. Энэ тэр үзэж байгаа кино. Нэнда. Сия. Сал гэдэг л 10 гэлөө.
Битэр киногоо үзээд гарч ирсэн. Once Upon in Hollywood гэх шарма. Амир Өөстөө уудлаа шүү дээ. Нэг хэсэг 5 минут л нөгөө бахад зодоотой юутай цустай хэсэг гараад амир. Тийм тэр нөгөө нэг баг юу ягаад Тарантиногийн кино ээжиж ягаад цус гарахгүй байна гэж бодсон чи сүүлчийн хэсэгт нь гарсан дээ. Гэтэ миний хувьд би амар нэг хоёр мундаг жүжигчин тоглосон болохоор амар гоё кино байх болов гэж амар хүлээлттэй үзсэн чинь амар өтөртэй байсан. Цаг амар сонио. Цагийнх нь үйл явц амар сонио. Нэг зарим ихтэй амар удаа заримстай төсрөл. Тэгээс Тарантиногийн кинотой. Тэгтэл өдөртөөсөн би ер нь сүүлийн үед ингээд бараг хүүхдийн кино үзэх чинь гэж өөдөж байгаагүй. Тэгсэн чинь сая фонстай арай л өдөртөөсөн. Жаа сонир юм байна. Та нар үзсэн үү? Таалагдсан уу? Таалагдсан. За одоо яаштай юу юм үйл явдал хизээ гарч ирлээ болоо гэж байна. Чи хэлэхгүй байж хагаад бараг дууслаа ш тий. Үйл явдал байх таа. Яг хоёр Брэд Питт хин Ди Каприо хоёрын талаар ингэж яаж яах нөгөө талд нь дахиад нэг жүжигчний талаар эмэгтэй жүжигчний талаар яах энэ хоёр одоо ямар хоорондоо зэлтэй юм бэ гэх тий. Тэгсэн чи хамгийн сүлт нь ямар ч үйл явдал нь жах хэцүү байсан. Их их таалагдсангүй. Тэгээд тэр яг таалагдсан. Таалагдсан хүмүүс таалагдсан. Юу вэ? Тэрийн таалагдсан кино биш байна. Үйл явдал. Тийм. Гэтэ сая гарсан чинь бас дахиад ямар кино нэртэй кино байлаа. Бас нэг Тэр sci-fi хайп шиг харагдаж тэр таалагдсан. Брэд Питтийн нэг тоглосон кино бас 9 сарын 19-ноос гарч ирэх юм байна. Тэрийг л үзсэн дээр. За тэгээд битээр одоо очиж машин аваад битээр машина төвдөр аваач тэгсэн байгаа тий. Машин авчих гэж илүү хайрна. Сая битээр метронд орох бол явсан чинь нэг нийтээ харлаа. Тэн та нарт үзэлгүй юу гэж? Спагетти. Мэдгүй олбор шарангтай спагетти. Тэгээ бас болоогүй бас 8-лж бүр толгоон дээрээ тавьж явуулчихсан шүү. Дээр үед энэ косум гэдэг пиццаны нэмэр нь болж ирсэн. Янз бүрийн пицци юм толгоон дээрээ тавьж байгаад баагаа гэдэг. Тэгээд зураг авалтанд орчихсон чи харин гинт хажуугаар нэрсэн чи инээд ирээд танартаас үзүүлэгдээд талд нь болохоор энийг гарч ирж байна. Нэмэлттэй харагдаж байна уу? Тэгээд дуусна гэсэн чи бас тэгэхээр юу болоо юм чи? Тэр гинт үсөө. Тэгээд ширсэн багцаа хэлмээсээ тэгээд ерөөсөө гэртээ очиж хоол Би бол пиццаны хэлмээсээ гэдэг байна тийм. Би ахаар амар ширсэн багцаа хэлмээсээ. Би ахаар тэгээд явж байна. Маг эм хаваараа гэж бодвол цаастаа гаднаас гадна. Энэ болохоор хэнийх. Хоолнд орчод би одоо шөнийн прагаар жоо алхаж жагаад кариг хийдэв. Энд шөнийн праг чинь ямар эдгийг мартцсан байж тээ. Гэрдээ өгөө тийм. Шорт яваагүй. Гоё. Та нараас чихэд ирэх юм бол шөнийн парагаас заавал явж үзээрэй. Таалагдах байх гэж бодож байна. Гоё урамсалтай. За одоо Чихнээс баяртай. Чихнээс баяртай. Тэгээ манай шиг үсэн баяртай. Дараагийн бичлэгт уулзъя. Баярлалаа.